Сайн бацгаана хүүхдүүдээ багш нэрээ хэлний гээ болон хоолой гээг ялгах утгыг ялгаж зөв бичих хичээлийг орё. За ямар ялгааг байгааг бичээрэй хүүхдүүдээ. Өөрөө бодоод гээ, га, го. За энийг ер нь хэлэхэд, бичихэд утгын ялгаа нь ер нь юу байна вэ? За хэлэхэд хэлний гээ хэлэгдэх байдал нь хэлний дундуур хэл тагнаад шүргэн хэлэгдэнэ. Хоолойн га, го хэлэгдэх байдал нь хэлний уг тагнаад шахагдан хэлэгдэнэ. Бичихэд гээ үсгийн ард а, о, у, и дөрвөөс бусад эгшиг орсон буюу эгшиггүй бичигдсэнийг хэлний гээ гэнэ. Хамгийн гол нь энэ а, о, и дөрвөөс бусад шүү хүүхдүүдээ. Энэ дөрөв байхгүй гэсэн үг. А мөн огт эгшиггүй бичигдсэнийг л яах нь хэлний гээ гэж хэлнэ гэдгийг аягүй сайн анхаараарай. За мөн гээ үсгийн ард а, о, у, и дөрвөн эгшгийг аль нэг нь орвол хоолойн гээ гэж нэрлэх нь байна. За үүнийг дэвтэртээ бичиж аваарай. Утгын ялгаа. За гээ үсгээр бичигт хоолойн гээ, хэлний гээ гэсэн хоёр авийг тэмдэглэх бөгөөд өөр дуудагдаж ялгаатай утгыг илэрхийлж байгаа нь доорх жишээнүүдээс харагдаж байна. За зургийг маш сайн ажиглаарай хүүхдүүдээ. За баг, нүүрний баг. За их багын баг юм байна. За эднийг яг энэ үгнүүдийг нь маш сайн бичиж авах шүү. Дэвтэрдээ маш сайн тэмдэглэх хөтлөө шүү. За арга тийм ээ. За арга болох арга. За уурга. За энэ үгнүүдээ маш сайн утгын ялгаж өөрөө хэлж үзээрэй. Уурга сүү, урт, алга гэрээ. За туулаад луунгаа ялгахад нь туслаарай хүүхдүүдээ. Тарга, арга, булга. За. Үгсийг уншаад өөр хэлэгдэж байгааг нь анзаарч ялгаж бичих нь байна. За хийх нь гаагаар төгссөн үгнүүд нь тарга, арга, булга. Гээгээр төгссөн үг нь тарга, арга, булга юм байна. За гэрийн зургийг ажиглаад га готой үгсийг нь олж бичихнэ шүү хүүхдүүдээ. За энд гэрээ юу гэдэг вүлээ? За энэ. За зургийг ажиглаад га готой үгсийг нь сайн бодоорой хүүхдүүдээ. За энэ гэрийн дотроо бичүүлээ. За чагтаага, хаалга, тотго, туурга, босоо юм өгнөд байна тийм ээ. За эдгээр үгсийг дэвтэртээ бас тэмдэглэж авах шүү хүүхдүүдээ. За товрох үгсийг сонгож өгүүлбэр болгон гүйцэн бичээрэй. Малын юу юм бэ? Таргу. Мэдээж тарга тийм ээ. За арга савар, булаг усан, тарга арга сорсотой булга. За малын тарга твэрэг ингэж бичгнэ шүү. За энэ өгүүлбэрийг нэг бүрчлэн маш сайн дэвтэртээ бичиж аваад энэ тарга маань юугаараа ялгаатай байлээ гэдгийг маш сайн ажиглаад маш сайн тогтоогоорой хүүхдүүдээ. За хийгээрэй хүүхдүүдээ гэртээ. За энэ үгийн утгыг тайлбарлаад заалга гэхээр юуг түрүүн алга гэж ярьлаа тийм ээ. Заалга гэвэл юуг алга гэдэлээ. За гэх мэтлэг ингэж тайлбарлаад өгүүлбэрт оруулж бичих нь шүү.
өнөөдрийн хичээлд амжилттай оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. За багшлаа Монголынхаа хичээлийн тэмдэглэлийг илгээгээрэй.